За алтайч Памуккула хотод ирлээ. Сэтгэлдээсээ хуваалцаач. За Памуккулын хотод өчтөр ирсэн. Тэгээ сайхан ер нь яг тийм тасган маягийн хот юм тийм ээ. Уул модоо уулаар хөөгдсөн. Цасан уул гэж байгаа тэр цасан уул гэж тийм цав цагаан тийм уул байх юм. Тэгээд бид нар яг өчтөр эренгүүтээ тэр дарсны өдрөөр орсон. Наашгаа яваад юм боллоо. Хөөм нэгэн дэлгүүрээс тийм доо. Зүгээр татаас юм даавар идэх санагдлаа. За тэгээд ирсэндээ энэ сайхан л байна да. Памуккулын уулан дээр ирсэн байна. Ийм гоё хүм цагаан уулан дээр. Хүм цагаан уулын уулаас орж ирж байгаа юм. Энэ цагаан юм бариад үзье юу гэдэг. Тэр чигээр ийм шохоо шиг юм байт юм ш тараа. Шохоо шиг. Тий. Цуу шохоо байт юм шүү дээ. Аюу сони юм бит. Тэгээд энэ шохооны юм шохоо нь ингээд урсаж ингээд олон жилийн урсалтаараа ингээд ийм цагаан юм болоо тавьсан байт юм биш үү? Гэнэ хөө тийм моторын бэн Памуккула. Телепатрагийн шаурстаг ингээ гүрэн. Ой уурлаа. Бэн гой үзэгдэл байх юм аа. Эрдэнэ чулуун чинь ингээ ичдэг байх юм шүү дээ. Хамаагүй ийм гоё хараа. Тэгээ гадна талын хараа. Зүгээр чулуу. Танихгүй хүнд бол тэгэл зүгээр чулуу байна л гэж. Тэгэхээр дотор нараа ийм гоё байждаг байх юм шүү дээ. Эрдэнэ чулуу чинь. Бид Памуккулаа оройн зоогны Памуккулад ирсэн одоо 2 дахь шөнө хонж байна. Одоо Туркийн таасны хөдөлгөөнд дээр бүжиглдэг хүүхнүүд дээр орж ирж байна. Памуккулад буудсан буудлын гадаад Ашаан бассейны гадаад үзэмж. Хатуу ашаа юм. Бүтээх бид нар өглөөс одоо зочлуудлаас Памуккулын хотоос орон нутгийн нисбот руу ингээд явах гэж байна. Энэ манай автобус.
байна. Ахтай их тийм харагдаж байна. Цагаан малгай өмссөн. гэж байлгүй гэсэн юм байна. Асамд ахсан гүрний зөвхөн их хоёр зэвэр харагдана. Одоо сарай байж нөө юу хасч сэрэг авчаагүй харсан ажиглал zákарыг хатсан хавчиг харагдаад үзсэн шайг хөдөлгөөний хайр шааргал хийсэн байх гэж. Сорилцоогоор одоо 20 гаруй жилийн удаа зарцуулсан. За тэгээд тухайн яг Истанбул хотыг эзэлж авахдаа хааны салбарт төгссөн гэдэг одоо диплом байх юм бол дэлхийн ямар ч газарт очсон маш өндөр үнэлэгддэг. За ингээ хүн хөл гараа ингээ угааж байна. За тэр ямар ч та бэ гэхээр ислам шний хүмүүс мөрөглөө хийхдээ ablution гэж нэрлэдэг англиар. За монголоор бол ингээд нүүр гар угаах гэж одоо нэрлэдэг. За нэг өсөндө мөрөл хийхээс өмнө гараа угаадаг, хамраа угаадаг, амаа угаадаг, нүүрээ угаадаг, хөл гараа ингээд бүгдийг нь угааж агаад цэвэрхэн болж байгаа сүм рүүгээ ороод мөрөглөө бол хийдэг гэсэн. Одоо та хэд маань орохдоо хөлөд гутлаа тайлж орно. За оронгуудаа ганцхан одоо юм одоо сул хэсэг байдаг. Ороод та хэд бүгд ингээд дээш харах юм бол одоо юм цэнхэр өнгийн юу харагдтыг. Ийм маш олон цэцгүүд. За тэр маань одоо ямар учиртай байдаг бэ гэхээр ислам шашны хувьд та хэд маань одоо диважинд очих юм бол та хэдийг хүлээж авах цэцэрлэг хүрээлэнгийн нэг өсөндөө дүрсэлж одоо хийсэн гэсэн. За тэгээд энэ хүү одоо үзэж байгаа сүмийг цэнхэр сүм гэж нэрлэдэг. Шалтгаан юу вэ гэхээр тодгошоорхон ба нэгдүгürt нөгөө одоо цэцгний өнгө маань цэнхэр өнгөтэй байна. За тэгээд хоёрдугаар нь тухайн цонх маань өөрөө цэнхэр өнгөтэй байдаг. Гаднаас гэрэл орж ирэхдээ дотордлын цэнхэр өнгөтэй гэдэг болгож харуулдаг учраас цэнхэр сүм гэж одоо нэрлэдэг байгаа шүү. Ата Ахмадын сүм рүү одоо орж явна. Их юутай нам дээр журамтай юм байна. Тэгээд одоо тэр тойроо онцгой дээр за сайхан явж байна. За сайхан явж байна. Я Ислам шашинтууд өөрсдөө ингээд мөрөглөө хийгээд үйлчлсэн. Ердийн усууд болохоор сонирхоод энэ хавар ингээд гадаан зогсож идэв юм байна. Артагчдэр цэнхэр сүмээс гарч ирээд одоо ингээд дотор нь гаднах байдлыг тойлтой харуулъя. Гаднах нь юм байт юм байна. Артагч нь өчөр янзлах сууж байна. Цэнхэр сүмээс гарч ирээд одоо хоолнд орох гээд байж байна. Яг сүмийг ойрсон хоолны газар. За эсвэл одоо ийм орж байгаа хэсэг ч юм уу те. За тэр үед одоо заавал энэ газарт ирээд зураг авалт бол хийдэг. За ер нь бол бүх кино энэ газар зураг авалт хийдэг учраас гадны хүмүүс ч гэсэн одоо энэ газрыг үзэх гэж аягүй их одоо ирдэг. Харанбаа явж. Харанбаа явж. Замын хана. За артагч Аз Европыг холбосон хоолрын хоолоогоор одоо явах гэж байна. Сэтгэлээ хэлнэ. Анх удаага ирж байгаа болохоор сайхан юм байна тий. Үзэж мэдэн дээ аа тий. Харанбаа явах.
Makinalar bırak ondan. There once was a ship that put to sea, and the name of the ship was the Billy O.T. The winds blew harder, bowed it down below, my bully boys blow. Soon may the wellerman come to bring us sugar and tea and rum. One day when the tonguing is done, we'll take our leave and go. She'd not been 2 weeks from shore when down on her a right whale bore. The captain called all hands and swore he'd take that whale in tow. Soon may the wellerman come to bring us sugar and tea and rum. One day when the tonguing is done, we'll take our leave and go. Da 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 da. What will we do with a drunken sailor? What will we do with a drunken sailor? What will we do with a drunken sailor? Early in the morning, put him in the brig until he's sober. Put him in the brig until he's sober. За Стамбулд 10 цаг 21 минутанд би тэр дөнгөж орж ирээд ингээд ийм өрөөнд орж байна. Хоол идэх шүү дээ. Ресторан маргааш өглөө юм уу? Яа. Хотыг харуулъя. Хот. Ингэж харагдаж шүү дээ. Стамбулд үүр цайж байна. Нар мандж. Зүгэн батыг. Өнөөдөр одоо моол орохоор болж байна. Тэгээд чадвал зах орно. За манай багийн улсууд ингэж болчихж байна да. Стамбулд өчтөр орж ирсэн. Тэгээд өнөөдөр өглөө ингээд эхнийхээ дэлгүүрийг орж шопинг хийхэд бид хэд ингээд аялж байна багаараа. Тун амьдар явж ин хөдлөөд шүү дээ. Ийм санаа. За моол руу нэрлээ. Сэтгэлдээ хэлнэ автагч. За. За. За орж үзье да. Ямар байх вэ? Сайн байгаа бас юм шиг.
Баяа ажаа шиг явнаа. Моосор нохот хараа ингэж юугаар тавьж шүү дээ. Тастай юм уу? Хоёр тийм. Hanımefendi çantaları bırakır mısınız? Çantaları bırakır mısınız? За ингэж уншуулга гаргаж ирд юм шүү. Хороо уншуулж гаргаж ирд. За ийм гэж өгöd байна. Ээж аав нь бизнес ингээд бүгдээрээ ээж аваа бүгдүүд нь ингээд зугаацч идэв юм байна. Алтайчдаар өдөржингөө дэлгүүр гэстэй. Тэгээд дэлгүүрийнхаа дээдлэлт нь гуанз байдаг юм байна. Тэгээд бид одоо дөөнөр захиалж идэх гээд байж алтайч мөнгөө ухаад сууж. Дөөнөр ингэж хийж дараа ингээд захиалж шүү дээ. Захиалгаагаар хийчихсэн. Өнөөдөр Монгол руугаа нисэх гээд бэлдээд байж гин. Бүх юм өчтөр баглаад бооцсон. Алтайч баяа авгаа шиг зөндөө юм авсан байх шүү. Баяа айлын ихнэр шиг зөндөө юм авсан байгаа алтайч. За энэ Стамбулын ерөөд нэгэд хардаа манай зочд буудал битээр 10 давхурд гарсан байхгүй хоёлаа. Тэгээд хоёлаа гарч явахдаа гээ яасан дээрч гарч гээ нэрээ гэл голонгүй байсан чи юу вэ? Бусдаас илүү гоё байгаа юм билээ шүү дээ 10 давхрынх нь. Өндөр дээрээс хараад. 2 давхар бахад гарсан усууд нь юу ч харж чадахгүй энэ сонхороо. Өнөөдөр Стамбулын тэнгэр ийм үүлтэй байна. Мантай. Үүлхтэй. Өчигдөр бол их гоё байсан. За энэ хурдны зам байна. Хурдны зам нэг. Стамбул метротой юм байна. Хурдны замтай юм байна. Таран байтай юм байна. Стамбул онгоцны буудлага явах гэдэг юм. Ирсэн шүдэг байна. Нахтай их тийм сууж байна. Манай аялын мөн шүү. Одоо ингээд энэ жагаар ингээд зам байгаа. За биелүүлсэн бүгдээрээ сайн уцаараа баярлалаа. Баярлалаа. Good тогтоод сандарсан шүү. Ям хөөх юм билээ. Том цонхоо санахгүй. Том цонхоо санахгүй. Харахгүй. Яа. Алтайч сэтгэлдээ идэнэ. Та Стамбул буудалтай байна. Одоо Монгол руу явах гэж ямар сэтгэлдээ байна? За ямар ч байсан Стамбулаас онцны буудлаар ирлээ. Маш сайхан байлаа. Харангуйлан сайхан явж ирлээ. Энэ буудлын жиг хар үзлээ. Харлаа. Сайхан байна уу? Нэг мянга сонсоос нэг үзэж байгаа бол ихэр үе юм байна. Тэгээд хоошд бүгдээ гэсэн нэг үзэж хэлмээр юм байна гэдгийг дотроо бодож явна да. Энэс тэг. Алтайчтай цуг Стамбул хотод 8 хоног байлаа. Маргааш бид нар юу 5 цагт очих болоо Улаанбаатарт.
За сайхан аяллаа. Сайхан дурсан бүтээлээ. Алтай ихтэй баярлалаа. On the screen. Escape path lighting will lead you to the emergency exits. Each exit door is equipped with emergency escape slot. Өнөөдөр чичтэн манай агаарын хөлөг код гэдэг боллоо. Та бүхэн суудлын бүсээ бүсэлсэсгээ техник шалгав. Баярлалаа. За, сайн явцаж ирсэн үү? Аялал сайхан уу? Мэргэжлийн жуулчд бууж ирж байгаа ч. За явж ирсэн үү? Аялал сайхан уу? Аялал сайхан. За. Гачаа өнгөлөг хоёр жуулчин бууж ирж байгаа шүү дээ. Bir gelsen diyorum, beni çekip alsan çıkmazlardan. Hiçbir şartım yok, sadece tutsan kollarından. Ya yine çık yoluma, aldın aklımı. Ah, dile benden sen ne istersen, bir ömür varım ben yaşıyorum. Sensizliğin zorluğunu bir şey duydun mu? Fark ettin mi yokluğumu yar? Yine çık yoluma, aldın aklımı. Ah, dile benden sen ne istersen, bir ömür hazırım. Aşk mı lazım, ders mi lazım?